Зохиолч Цэндийн дорж готов. Аимшигт амьсгаа. Өгүүллэг. Би төөрчээ. Шөн дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үйл огторгүйг бим битүүлж авмагц. Унаж яваа морины чих үзэгдэх юм болов. Яг л өрхөн бүтээлэгтэй гэр гэсүг. Өдөрхөн нарны элчинд улайсч байсан хад цохооны хөлс хамар ширхэртэл сэнгэнэх агаад харанхуй мухраас шар шувууны хүн шиг инех ёозгүй аваа хад цохио дамжин бүдгхэн цуурайтах нь дотор арзгнуулам хүйтэн. Би төөрчээ. Жолоо хумж зогсоод чимээ анирдлаа. Өөд газар миний зовлогыг тээж зүтгсэн хар морь минь бас хүү анир чагнаархаж дүгэлцэн амьсгаагаа дарж ятхад түүний зүрхний цохилтоос өөр чимээ энэх түнэр орчлонд сонсогдсонгүй. Хар морь минь харанхуйд үзэгдэхгүй байгаа нь юун сайн бэ гэж би олзуурхаад хэрв цагаан морин унж явсан бол өдийд намайг буудчихсан да гэж бодох агшинд янж бүрийн утаа хан хийв. Хээрийн агаарт тамхины үнэр содон ажээ. Чингэтэл толгойн дээр нэжгэнсэн аимшигт нүргэн тесэрч уулхад нурлаа. Хар морь балтас хийж би өөрийн мэдлгүй ташууран чанга атгажээ. Их нуралтын чимээ шуугаан асар хурдаар уулын бэлрүү талихан уулын оргилын хад цохио нурж хавцлын руу өнхрөлдөн миний явах замыг бөглөв бололтой. Ойж дэгдэх авраг том бул чулуунууд мөр дээрээ таарсан байц цохиог бут мөргөж галооч гялзуулахыг морь бид хоёр удтал дагуулan тандсаар нүргэн сайн намдмагц хурааж төгтсөн амьсгалаа сэмээрхэн гадагшлуулав. Тэгээд дахин хад цохио нурах болов уу? Ер нь юу ис болдог бол хэмээн эзэн морь хоёр оволдсон зүрхэн дарж ядан хүлээв. Дахин ямарч аваа гарсангүй. Би морьныхон нурууг амраахаар буулаа. Энэ балар ертөнцийн ганц чимээ шар шувууны хүүглэх чимээч унтарчээ. Цааш явах уу яах вэ? Морьноос асуухгүй бол би өөр хинтэйгийн зөвшөлдсөх вүлээ. Морьноос асуух ч юу ах вэ? Түүнийхээ янз байрыг шинжихтэл андашгүйсэн. Гэтэл даанч тэр минь хөөшиг харанхуйд үзэгдсэнгүй. Саатан хоёр чихэнд одоо юуг эзэндээ сануулж солбин хайчилж байгаа бол урагш ахих уу болох уу гэдгийг төгрөг хар нүдэнд чинь заагаад өгөх өчүүхэн оч угн гялалцж л байгаасан. Нүхэн бөглөөд ичсэн тарвгал ийм сохор балар амьдардаг биз? Уул хадны үнэр хамрын үзүүрт ханхлах нь хачин. Би гар сунган ийш тийш тэмтэрлээ. Юу ч таарлцсангүй. Морьныхон дэл чих толгойг илблээ. Хилэн хар минь усанд нэвширсэн эсгий шиг л нойтон байна. Ер нь л богшиж сольдсон янзтай. Айдас хүйдсийн сохор харанхуйд ганц бараа болгож унаа минь айж жиирхсэндээ над руу хансаж үе сортолцож буй янзтай. Үзэгдэх юм даанч алга. Би зөвхөн таамаглаж сууна. Тэгтэл гинт салхи сүрхийн нойлог цохилоо. Морь үргэн ус хийснээ эзнээ өмөрч давшлав. Моройн тайвшруулахаар магнагийн илбэл тэр ямар нэг юмнаас айсандаа хамаг биеийн бөмбөгөнтөл чичирч хамартаан өртсөн муу зүгийн үнрээс жигшин хуухирлаа.
Пад харанх үед дэргэд юу байгааг баримжаалах нөхцөл чалга дэмийл гараан сунгаж болгоомжтой тэмтэрлээ. Хүчингтэл юу болсон гэж санана. Эхлээд би цочирдсондоо бал туссан байх. Миний гарын үзүүрт нэг зөөлх юм таарлцсан. Сэхий аваад тунгаавал хүний нүцгэн биеинд хүрсэн санагдана. Хөлөрсөн морины хоон биеийг тэмтэрч хүүгээд дахин лавлаж бузгай үдсэн. Тэгтэл хүний нүцгэн бие мөн байсан. Бүр шавшалдан зөөлхөн бөгөөд цэв хүйтэн. Бас тэгээд эмэгтэй хүний бие шиг санагдсан. Дахин тэмтрэх зориг хүрээгүй. Морь минь намайг нэг юмнаас хамгаалan тойрч цамнснаа хамраа тачигнуулан самарч тангарч дайрлав. Ухаанаа дайчлан сэргвэл янжүрийн утаа дахин сэнгэнэж байна. Жингдэл чихэнд хэн нэгний бүлээн амьсгаа хэржигнээд ирлээ. Түүний хамт архины эхүүн өнөр хан хийв. Энэ агшинд морь чарлаж нэгэн зүйлийг таасан яс буутал тангарлаа. Би яаснаач ухаарсангүй нэг мэдхнээ мориндоо үсрэн морджээ. Намайг мордмогц морь маань нэгэн зүг шуухран харайлгав. Гэтэл араас маш их амьсгаатай нэг юм элдэж гарав бололтой. Морь минь хар хурдаараа зугтлаа. Айл зүгийг барьж энэ их хавцал хясаан дундуур зугтаж буугаан баримжаалах сүүхээ надад байсангүй. Хань минь, ажнаа минь зугтах замаа мэддүгэ хэмээгээд би жолоогоон сулруулав. Нөгөө их уухилсан амьсгаа морины сүүлэнд хүрэн алдаж байна уу гэлтэй. Нэхэн хөөхн тов тодорхой. Хар морины туурайнд хад чулуу тажигнаж, том асаг өнхрөлдөн ян элгэн цохиороо хөх гал манлзуулан сүртэйе асгарч байна. Би морьныхон салхинд хийсчихгүйг чармааж дэлэнд нь нүрээ наагаад бурханд залбирлаа. Араас айглан хөөх бүүн амьсгаа нэг бүдгэрч нэг тодорч байх шиг. Ээтэй хүлэг минь эзнэн авар гомб гүр минь ажнай хүлэгт минь хурд хайрл гэж би намжилж явлаа. Хэдий болсныг ч бөөмөд хар морь улам дүүлж байна. Хойноос элдэх их амьсгаа бүдгэрч харин түүний оронд нэгэн радио шивгэнлээ. Нөгөө радио их долоогийн уулзалтаар зах зээлд эргэлт буцалтгүй орсон Орос улсад үзүүлэх тусламжийг нэмэх талаар ямар ч ахиц гарсангүй гэж нэвтрүүлж байна. Радиогийн шивгнээ миний хилэн харын хурдыг гүйцэлгүй тэртээ хойно чимээ тасархад нөгөө нэхэн хөөгч аимшигт амьсгаач сонсогдхон боллоо. Хар морь минь цойлсоор нэг мэдхнээ харын минь чих үзэгдэж эхэлвэ. Хүлэг маань хоёр чихээ хулмайлган дүүлэх ажээ. Төдлөггүй үүрийн гэгээ шаргалтлаа. Газрын баримжаа мэдэгдэж эхлэв. Хар морь цочирдсондоо амаан докторн хурдалсаар нэгэн ухаа давтал манай гэр харагдлаа. Төөрч бодилсан эзнээ түмэн их минь ийхүү төрсөн нутаг ус орон герт нь авчирч буй юмсанч. Эхнэр маань өөрхөн татж явна. Хүүмэн уурга суналзуулан дуу цуглуулахаар давхиж байна. Охин минь хувин бариад үхрийн зэл рүү алхаж харагдана. Ногоон хөндийг алдлан хонин сөрөг бэлчлээ. Манай гэрээс сүлд дуулал их шиглэв. Үхэрийн тэр балар ангал ер нь юу байваа?
бол зүүд байгаагүй юмдаг. Зохилог бичсэн Цэндийн Дорж готов хашаад арга удгийн өвлжөө 1993 он. Уншсан Эрхэнбаярын Батторж, Завхан аймаг Эрдэнэ хайрхан сум, Багнуур, Бэрхийн овоо 2026 он.